За бүгдээрээ сайн байцгаана уу? Розли Тарууд ээлж нэргээрээ та бүхэнтэйгээ уулзахад бэлэн боллоо. За ингээд өнөөдрийн маань мэргэний сэдв та хоёрын харилцаа үнэхээр дууссан уу гэсэн ийм сэдвээр хийх болно. За ингээд YouTube channel-та маань өргөл цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ гишүүддээ тавтай морил гэж хэлье. За ойрын өдрүүдэд хувийн уншлагууд маань хийгдэх учраас та бүхэн пэйж болон Instagram хаягаар хандаад хувийн уншлага авах боломжтой. За тэгэхээр өнөөдрийн маань группийн сонголт бүгдээрээ энэхүү амтны тарот картнасаа сонголт хийх болно. За групп 1 ногоон зүрхний буюу групп 1-ийнхний маань сонголтын карт. За chart гэсэн карт маань гарч ирж байна. За групп 1 групп 2 сонголт. Two of Swords. За хоёр сэлэм карт маань. За групп 3. За групп 3-ын маань хоёр карт гарч ирж байна. Five of Cups, Six of Cups гэсэн маш сонирхолтой хоёр картын хослол гарч ирж байна. За тэгэхээр бүгдээр ямар ч гэсэн группийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийнхэн маань Chariot гэсэн картны сонголтыг хийжээ. За тэгэхээр ер нь бол энэхүү карт маань ямарваа нэг зүйл урагшлахад хүч чадал хэрэгтэй буюу ийм тэрэгэнцэр гэх юм тэрэгэн дээр ингэж олоодож байгаа нэг тийм эрхтэй карт байгаад тийм. Тэгэхээр ер нь бол тулгуур буюу хоёр дугуй нь яг адилхан нэгэндээ тэрэг урагшлахад маш ингээд адилхан оролцоотой 50-50% оролцоотой байх ёстой гэсэн нэг ийм логик утгатай ийм карт байдаг. Тэгэхээр групп 1-ийн хувьд бол яг миний хувьд бүх юм дуусаагүй болов гэсэн ямар ч гэсэн эхний нэг тийм прогноз гэх юм гаргаж байна. Тэгээд Chariot маань бас тийм ч амар буугаад өчтөг карт биш байгаа. Тэгээд энэ бол яг цэвэр тэнцвэр балансын карт байгаад идэг. За тэгэхээр бүгдээр ямар ч гэсэн дэлгэрэнгүй хариултаа үзэрнөөсөө авцгаая. За Chariot буюу групп 1-ийнхний маань хувьд таны асууж буй харилцаа дууссан уу эсвэл үргэлжилж байгаа юу? Chariot. За Five of Cups карт маань уруу тийшээ хараад гарч ирж байна. Ten of Cups. Hanged Man. Seven of Cups. Six of Cups. Буруу тийшээ хараад гараад ирлээ. Four of Swords. Fool. Star, Page of Wands. Star. За хамгийн доотлолтой Death карт маань гарч ирж байна. За ямар ч гэсэн Death картаар төгсгөл болж байна. За Five of Cups-аар эхэлж байна. За энэ харилцаа бол яг үннийг хэлэхэд бол яг өөрчлөлттэй аль нэг тал нь аль нэг нь өөр өөрсдийнхээ харилцаан дээр яг тэнцүү тэгш оролцоотой байх ёстой гэсэн энэ зарчим ерөнхийдөө бол алдагцаан гэсэн үг. За Chariot карт анх эхлэхдээ хэлжсэнтэй энэ бол хоёр дугуй яг адилхан рольтой байж ш тэр дугуй хэр хурдтай явах уу хэртэй хол замыг туулах вэ гэдг нь ингээд тодорхой харагдана гэд. Яг ингээд нөгөө хүзрнүүдэд дийлгээд деталаар нь харах юм бол бүх зүйл дуусаагүй. За Ten of Cups карт маань гарч ирж байна.
За дээр нь Star card бол төр зууртай тий ингээд нэг юм та хоёр энэ харилцаанаасаа үнэхээр авсан ингээд үйл ойлголцол асуудал одоо бэрхшээл байгаа бол тэр зүйлс цаг хугацааныхаа явцад айгүй тийм айтаахан ингээд тий учраа олоод явах боломжтой гэсэн ийм сигналтай. За Hanged Man гарч ирсэн тий Ten of Cups араас Hanged Man гарч ирсэн. За Six of Cups card маань өөрөө ийм айгүй тийм сөүлтэй харилцаа ер нь бол та хоёр одоо учрах ёстой байсан хүмүүс үү тийм та хоёрын харилцаа магадгүй ингээ үргэлжилж явж байгаад асуудал гарах нь ингээ тодорхой байсан юм шиг те. За Hanged Man бол төр завсарлага аваад ямарваа нэг зүйлийн талаар тодорхой болгож ингээ бодох логик ухаан хайрлаач гэдэг карт тахгүй. За Seven of Cups буюу те энэ карт бол ер нь бол яг нөгөө daydreaming те одоо ингээл нөгөө хүний талаар маш гоё зүйл бодох эсвэл те ингээд маш гоё юм фантази байдлаар байж болно. Нөгөө талдаа та хоёрт одоо энэ филингийг те энэ гоё мэдрэмжээ энэ хоорондынхоо энэ гоё хайр дурлалынхаа харилцааг гоё ингээд тууштай аваад явхад одоо магадгүй ингээд хоёр тал үл ойлголцох байдал угаасаа үүснэ те. Яагаад тэгэхээр магадгүй хоёр өөр орчин байна те нөгөө нэг нэгнтэйгээ ингэж ойлголцох гэж хоёр өөр орчны хүмүүс ерөнхийдөө ингэж нийлж байгаа учраас асуудлууд гардаг гэдэг шиг яг л нэг юм амьдралд тохиолддог зүйлүүд та хоёрын харилцаан дотор орж ирж байна гэсэн. За Four of Swords, Hanged Man хоёр энэ хоёр картны утга учир бол ерөөсөө л тэ асуудал байна. Энэ асуудлыг тайван замаар шийдэх ёстой, төрдөө завсарлага авъя, бодох зүйл их байна гэдэг шиг тэ Four of Swords бол яг ямар нэг үйлдэл авахгүйгээр бас яг ингэ байнга газараа оршдог. За Sword-ууд маань ерөнхийдөө бол асуудалтай амьдралд тулгарч байгаа маш олон зүйлүүдийн талаар одоо бодох шаардлага байгаа гэсэн карт. За Fool бол ер нь бол яг энэ харилцаанд те нэг тал жоохон ийм одоо гонигтай те нэг юм сэтгэл хангалуун буус энэ харилцаагаа яг цааш нь яаж явуулах нь тодорхой биш ингээ бүх юмс жоохон ийм төвөгтэй юм шиг ингээ харагдаж байгаа байна. Нөгөө талдаа нөгөө хүн маань те одоо хинжиж болно. Ерөнхийдөө нөгөө паблик уншлах маань хоёр тал руугаа жоохон энерги үсэрдэг те. За нөгөө тал маань юу вэ гэхээр Fool буюу те. За окей ямар ч эрсдэл байсан би хүлээн зөвшөөрнө те. Магадгүй одоо Chariot картн дээр байгаа нөгөө дугуй маань те нэг тал нь эвдэрчээ дээлаа гэж ботход нөгөө тал бол те. За би энэ дугуйг ингээ нөхөөд явъя те. Ингээ хоёулаа ингээ цухтаа урагшлая. Юу ч болсон байсан гэсэн эрсдлийг цухтаа ингээд ойлгоод те асуудлуудаа хоёулаа ингээ хамтдаа яг тухай бүртэн гоё ингээс те зэгцлээд ингээ урагшлая гэдэг. Уг нь бол ийм гоё inspire байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Fool карт маань яг тийм те ер нь бол аюу тийм дураараа аюу тийм одоо юмыг те нэг юм жоохон хөнгөн сэтгэдэг. Гэхдээ яг Fool бол тэнэг хүний карт гэдэг шиг те ер нь яг тэнгэл гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр одоо эрсдлийг хүлээн зөвшөөрж байгаа л гэсэн утга. За Page of Wands карт бол та хоёрын дундах одоо те spark унаагүй байна гэсэн үг те нэг нэгнийгаа гэсэн сэтгэл бол нэг талдаа унаагүй. Гэхдээ яалтчгүй энэ харилцаан дээр нөгөө тал буюу хин нэгэн энэ дээр healing хийх ёстой байгаад байгаа буюу star карт байгаад байгаа хгүй. За star карт чинь бол яг нөгөө өөрөө юу гэдэг за та хоёрын дунд асуудал гарсан те. За нэг нь ингээд нэг тал чинь айгүй их юм үг даадгүй ч юм уу те. Ямарваа нэг асуудлыг айгүй томоор харцдаг. Тэрэн дээр ингээд бодолчдаг те. Тэр гаргалгаа ингээд ярилцаад шийдэж чаддгүй ч гэдэг юм уу дотгошоо ч гэдэг юм магадгүй maybe тийм байгаад байгаа хгүй. Тэгэхээр та хоёрт яасан бах нөгөө нэг нэгнийхээ өөр байдлыг ойлгох одоо ийм ухаан хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр Death card чинь өөрөө нөгөө те одоо үхэн буцаад ингээ хүн үхдэг буцаад одоо төрдөг гэдэг шиг ийм нөгөө амьдралын циклийн карт буюу энэ бол ерөөсөө л тэр чигтээ харилцаа чинь болохгүй байна те апдейт хийх хэрэгтэй байна өөрчлөх хэрэгтэй байна. Яг энэ утгаараа яг урагшлахад бол айгүй хэцүү байна те. Нэг тал нь бол үнэхээр ингээд магадгүй тэр Chariot-ийн одоо тэр гоё тэргийг те урагшлуулах сонирхолгүй байгаад ингээл те унаал нөгөө одоо тэрэг чинь ингээд нэг гоё бодъё л та те нөгөө тэрэг маань ингээ эвдэрчээд байна штэ нэг дугуй нь. Тэгэхээр энэ дугуй чинь өөрөө ингээд ойлголцож нэг нэгнийхээ болохгүй байгаа зүйлийг ойлгож иж нөхчиж ч гэдэм үү те ингэжээч нөгөө нэг урагшлах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан харилцаа нөгөө энэ бол дуусаагүй. За гэхдээ энэ харилцаа бол төр зууртай ялцчгүй хол байх шаардлагатай байгаа буюу та хоёр өөрсдийнхөө юм харах үнцгийг өөрчлөх шаардлага байгаа гэдгийг харуулж байна. За Seven of Wands, Five of Wands бол яг үнэндээ
бидний яриад байгаа те тэр ялгаатай байдал гэдэг зүйл дээр илүү гарч ирдэг буюу ингээд те нэг асуудлуудтайгаа зэгцэлж чадахгүй хоорондоо ингээд нэг үйл ойлголцол болоод тэмцэлтэй байгаа байхгүй юу. За тэнгуут яг уу Air of Cups те төрдөө явах шаардлага байна. За тэгээд Ten of Cups, Ten of Pentacles гэсэн хоёр карт маань ер нь бол хоёулаа гараад ирчээ. Тэгэхээр ууг нь бол ингээд айгүй зүг ингээд те нэгнийхээ сул талыг нөхөөд ингээд яг Chariot карт чиг те гоё урагшилж чадах юм бол ууг нь бол үнэндээ болохгүй юм алга. Тэгэхээр групп нэгийнхэнд маань бүх зүйл дуусаагүй байна гэж хэлмээр байна. Тэгээд яг бүгдээрээ энэхүү картнаас ямар ч гэсэн яг яах ёстой вэ гэдэг зөвлөгөө карт аваад тэгээ уншлагаа дуусгая. За групп нэгийнхний маань үзэж байгаа хүн маань те одоо яг яах ёстой юм бэ гэсэн асуултанд бүгдээрээ хариулт өгцгөөе. Justice бол төгс баланс карт. За Hierophant нэгнээс тусламж авах хэрэгтэй. Five of Swords, Six of Cups карт маань хөрхөн дээшээ гараад ирлээ. Queen of Swords, Nine of Wands карт. The Moon. За ер нь бол яалтчгүй те энэ Five of Cups буюу энд харилцаагаа урагшлуулж чадахгүй байгаа гуниглцсан нэг те урагшлаад явж чадахгүй байгаа зогсооцсон хэн нэгэн байгаад байна шүү дээ. Тэр хүн бол яалтчгүй тайм хэрэгтэй. Justice бол шударгасны карт байдаг. Тэ энэ бол яг төгс ер нь бол баланс гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр Chariot маань өөрөө балансын карт. Тэгэхээр Justice бол шударгасны карт буюу та хоёр нэг нэгнтэйгээ яг л нөгөө хос дугуй гэдэг шиг Justice ч гэсэндээ хэмжүүрээ барьсан. Хэмжүүр нь тэнцүү юм байгаад байгаас те одоо энэ хэмжүүрэн дээр хоёрлаа яг тэнцүү байж байгаа хгүй. Тэгэхээр айл тал нь нэг нэгэндээ айгуу гоё шудраг хандах хэрэгтэй. Тэгээд Hierophant бол таарт хин нэгэн хүний тусламж хэрэгтэй. Ер нь бол яг өөртөө энэ зүйлийн учир утгыг ойлгоод дундаа үүссэн асуудлуудаа зэгслээд явна гэдэг бол үнэхээр чаленжтай буюу хэрвээ тэгнэх юм бол нэлээд хугацаа орохоор юм байна. За хамгийн сүүлийн карттэй энд Moon гарч ирсэн. За Hermit бол ер нь бол жоохон юм дотгошоо ганцаараа ингээ өөрийгөө татчихдаг карт байгаа буюу өөрийнхөө нөгөө нэгтэй юм сөрөг бодолд өөрийгөө ингэж хүлдэг юм карт бааддаг хгүй. Тэгэхээр энэ нэг тал бол яалтчгүй сөрөг бодолтой дэндүү одоо өөрийгөө хүлцэн дээр нь Queen of Swords карт бол ер нь бол өөрийнхөө boundary тавьсан орон зай хамгаалалтаа хийцэн гэсэн үг шүү дээ. За Five of Swords бол бас л ер нь бол тийм nice картанда орохгүй. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө Six of Cups карт маань энэ дээр дахиад нөгөө тишээ ороод гараад ирсэн те. Тэгэхээр таар одоо өөрсдийнхөө харилцааг үнэхээр гоё болгохыг хүсэх юм бол Hierophant хэрэгтэй байх нэ. Энэ бол яг ингээд хүнтэй нэг ийм номлогч байгаа даас те. Тэгээ хоёр хүн тэр хүний урд ингээд залбираад суужгаад те. Тэгэхээр таарт хин нэгэн илүү wise те ухаалаг хин нэгэн таарын одоо энэ ширэлтсэн байгаа те асуудал энэ олон зүйлүүдийн талаар тайлбарлажээж ер нь бол энэ буцаад нийлэх тэр хугацаа нь наашлнаа л гэж хэлэх юм уу да. За ингээд групп 1-ийн маань уншлага энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. За ингээд групп 2-ийн маань уншлага эхэлж байна. Групп 2-ийн маань Two of Swords. Two of Swords карт маань яг нөгөө ерөнхий уламжлалт картн дээр маань хоёр сэлмээ яг урталтаа барьчихсан ийм эмхтэй карт байгаад идэгтэй. Тэгэхээр энэ бол ер нь бол ингээд өөрийнхөө орон зай хамгаалтыг хийчихсэн байгаа ийм хүний карт болох нэ. За тэгэхээр ер нь бол илүү дэлгэрэнгүй харъя. Энд бол надад аюу тийм хаалттай одоо энерги байна гэж хэлнэ. За тэгэхээр групп 2-ны маань хайр дурлалын асууж байгаа хайр дурлалын харилцаа нь үнэхээр дуусна уу? Групп 2 Two of Swords. За King of Pentacles картаар хэлж байна. Lovers.
Wow, Six of Cups. King of Swords. King of Swords card. Дэлхий card. Гарч ирж байна. Oops. За энэ арай л олон карт. Ten of Cups. Ace of Pentacles. Five of Pentacles. Seven of Cups. Yeah, Hierophant. Empress. Two Wands. Seven of Wands. Two of Swords. Энэ харилцаа миний хувьд бол групп 2-ын ууг нь бол тун дажгүй харилцаа байгаа боловч энд хин нэг нь ор сурггүй алга босон гэдэг шиг те. Ер нь бол нэг ийм мэдрэмж байна. Нэг тал шууд өөрийнхөө зайг авсан. Өөрийнхөө орон зайд оруулахгүй ч гэдэг юм уу те. Жохон ийм одоо юу гэдэг. За ингэ жишээ авъя л да те. Одоо юу гэдэг энэ хайр дурлалын харилцаа үнэхээр ингээд nice байна. Ер нь эхлэл нь бол би нилээ ингээд хөдрүүдээ гарч ирж байгааг нь харлаа. За дараад нь яг энэ Five of Pentacles яг ер нь бол би нэг ийм карт, ийм төрлийн карт гарч ирэх болов гэсэн надад нэг ийм мэдрэмж байлаа. Яагаад гэхээр штэ Two of Swords карт чинь өөрөө те энд гарч ирсэн яг нөгөө миний яриад байгаа эмэгтэй хоёр одоо нөгөө сэлмээ барьсан байгаа даа гэдэг чинь энэ байгаад байна. Тэгэхээр энэ харилцаа айгүй тийм тун дажгүй явж исэн байгаа даахгүй. За үнэхээр те магадгүй олон жилийн үерхэл байж болно, багын үерхэл байж болно те нэгээ одоо яг л нөгөө талыг олсон мэт нэг тийм гайхамшигтай мэдрэмжийг авсан харилцааны ихэнх үе бол үнэхээр гайхамшигтай байсан те. Энэ хүн бараг л өөрөг чинь анх харангуйтаа ч юм уу те. За энэ бол үнэхээр миний одоо те энэ яваа насны минь бараг ингээд те хань ажил болох хүн мөн байна гэдэг дээрээ бүр ингээ бат итгэлтэй байсан ийм хүн байгаад байгаа хгүй. За King of Pentacles картны эхлэл бол юу гэдэг вэ гэхээр энэ хүн биш те чамд те одоо үдж байгаа танд өөрийнхөө одоо зүрх сэтгэлийг бүрэн зориулах дайны ийм сэтгэл зүйтэй байсан гэсэн үг. Энэ бол яг ийм амлалт өгөх дайны аюу тийм хүчтэй энергитэй эргэтэлэг ийм энергитэй карт байдаг байхгүй. За араас нь Lovers гараад ирлээ те Six of Cups гараад ирлээ. Энэ бол үнэхээр бүр ингээ үлгэрийн мэт те ингээ өрнөд байгаа байхгүй. За гítэл энд яг араасаа юу гарч ирсэн бэ гингүүт King of Swords карт маань өөрөө жоох ийм хүүтэн хүндий ийм карт байгаад тийм. Тэгэхээр юмс ингээд эхлээд бол бүр үнэхээр гал ээж жагаад нөгөө сарх гэд унтарна гэдэг шиг King of Pentacles карт маань эсрэгээрээ шууд King of Swords болоод яг нөгөө халуун хүүтэн хашин гэдэг шигтэй бүх зүйлс сав гээл нэг юм эргэж байгаа юм шиг ийм мэдрэмж авчиж байгаа хгүй. За дэлхий карт бол энэ харилцааг төр зуртаа зогсоох шаардлага байна гэсэн ийм одоо өгүүлэмжтэй карт байдаг те. Дараагийн цикл бол яг эхэлж болно. Энэ бол хоёр дахь шанс гэх юм уу те. Боломжийг дахин олгох талаар яг магадгүй үдж байгаа танд маш их хамааралтай байх юм болов гэсэн юм мэдрэмж байгаа. Тэгвэл энд бол хин нэгэн өөрийнхөө баундрыг буулгаж иж нөгөө хүн маань таны амьдралд орж ирэх тэр боломж нь үүсээд байгаа хгүй юу. За Ten of Cups карт бол энэ бол яг ийм аз жаргалтай ийм амьдралын карт байгаад тийм. За гэтэл яасан бах нүг гингүүд Five of Pentacles буюу те ингээд айгүй тийм хурдан ер нь бол юм дээр shift хийгдээд байгаа хгүй ингээ өөрчлөлт орж ирээд байна гэсэн. За дараагийн боломж нь юу байсан ингээл те баг ингээл бодъё л та. За үнэхээр энэ хүн өөртөө чинь
бүр ингээл те маш гоё аз жаргалтай ингээл амьдралыг эхлүүлнэ гэж явж итэл ингээ алга болчихсон. За ер нь бол Five of Pentacles яг энэ харилцаа яагаад Two of Swords гэдэг энэ картын сонголтыг хийсэн бэ гэх юм бол Five of Pentacles гэдэг энэхүү карт маань те ийм сонин те одоо ноорхоо хувцтай те нэг эмэгтэй нь одоо ингээ ноорхоо хувцтай аюу ихтэй нэг юм ядарсан царайтай байгаад байгаас те за эрэгтэй ч гэсэн мөн л адил те альч тал нь ээж болно гэхдээ яг л яалтчгүй энэ харилцаа сап гэл ер нь бол энэ хүн ор сурггүй алга болсон гэсэн мэдгүй надад бол ийм мэдрэмж. За Seven of Cups те энэ харилцаа яах гэдэг мэддэхгүйгээр ийм гоё үлгэрийн мэд харилцаа зогссон байна. За тэгэхээр яг уу мэдээж хэрэг энэ дээр та баундрийгаа авна. Тодорхой Two of Swords дахин гарч ирсэн. За асуудлууд гарч ирсэн. Three of Wands энэ хүлээлтийн карт тахгүй. Та одоо ингээд те магадгүй эцэс төгсгөлгүй хүлээлт гэдэг ийм циклийн дунд орцсон явж байна гэсэн. За Hierophant мөн адил те ер нь бол групп нэг дээр маань гарч ирсэн. Энэ бол заавал те хин нэгнээс зөвлөгөө авах гэдэг ийм карт байгаад идэг. Тэгэхээр магадгүй те сэтгэл зүйч юм уу одоо юу гэдэг нь өөрт чинь хэрэгцээтэй яг ингээд зөв зүйлийг гаргалгаатай ярьдаг найз нөхд ч юм уу те магадгүй ямар ч байсан өөрөөсөө илүү тийм ухаалаг хин нэгнээс зөвлөгөө авах шаардлагатай гэдэг ийм карт гарч ирж байна. За яагаад энэ алга болсон те энэ Three of Wands бол яг яалтчгүй тэр хүн завэр ингээд цаашаа ингээд хаашаа чамаагүй явж гин энд хүн хүлээгээд ингээд хүлээлтийн байдалд ороод үлдчихлээ гэсэн санаа. За Empress бол миний хувьд бол те та бол одоо үнэхээр ийм үн цэнтэй хүн өөрийнхөө хамгаалтыг яаж авах чинь таны асуудал буюу нөгөө хүн танд үнэхээр л те нэг юм одоо маш тодорхойгүй байдлаар ингээ алга болоод те ер нь бол ghost гэж ярьдэн штэ яг сүнс мэт замхран алга болно гэдэг шиг л хэрвээ тийм зүйлс танд байсан байгаа бол та л өөрийнхөө үн цэнийг алдах болоогүй та үн цэнтэй шүү те өөрийнхөө бас орон зай хамгаалтыг хийж болно оруулах үгүйгээ та мэднэ. Хоёрдугаар групп бол өөрөөс нь одоо өөртөөс чинь шалтгааллах зүйл байна гэсэн. Тэгээ хамгийн гол нь энэ хүн те ямар зүйлээс болоод ингээд тэг гинт ийм алга болох шалтгаан гараад ирж байгаа юм те тэрэн зүйлээр аюу сайн бодох хэрэгтэй байгаад байна. Үнэхээр тэр хүн хэцүү үед чинь те тэгэл ингээл орхиол явсан бол үнэхээр тэр одоо нэг өршөөх нь одоо зөв ч юм уу буруу ч юм уу те энэ бол үнэхээр одоо сонголт таны гарт байх нэ. За бүгдээ ямар ч хэлсэн та үзэж байгаа та яг зөвлөгөө картуудаа аваад тэгээ уншлагаа дуусгах болно. За групп 2-ын өгөх зөвлөгөө карт маань Knight of Cups, The Moon, Star, Hanged Man, Lovers, Four of Swords, Chariot card маань гарч ирж байна. Temperance, Ace of Wands, King of Cups. Уг нь бол энэ хүнд миний хувьд яг хуу сэтгэл бол байгаа гэж хэлнэ нөгөө талд те. За Knight of Cups карт маань өөрөө хайрын маш гоё карт байдаг. За үнэхээр тодорхой бус байдал юунаас болж гарсан бэ гэдэг нь үнэхээр одоо том асуултын хариулт те хүн болгоны кейс өөр байгаа. За Knight of Cups-ийн араас Moon гарч ирж байгаа нь тодорхой бус байдал. Star та тэр тодорхой бус байдлыг туулах танд цаг хугацаа хэрэгтэй. Та өөрийнхөө одоо орон зай хамгаалтыг хийсэн байгаатай адил орон зай хамгаалтандаа та оруулах хэсгээ өөрөө мэднэ. Та хэр зэрэг энэ тэ болсон процессын талаар одоо эдгэрч чадна. Тухайн хэмжээндээ одоо сэтгэж чаднаа энэ хүнийг дахин оруулж ирэх үгүй чинь гэдэг нь ер нь бол ингээд тодорхой болж байна те. За Hanged Man бол цаг хугацаа хэрэгтэй. Эдгэрхэд тийм ч хурдан биш байх болно. Star card. За Four of Swords айгуу сайн бодоорой те. Хайр уг нь бол энд хайр байхын хувьд бол байна. Тэ эхний тэр үлгэрийн мэт үргэлжилсэн хайр дурлал бол байна. Гэхдээ яалтчгүй энэ харилцаанд баланс гэдэг зүйл маш их хэрэгтэй.
Ууг нь бол сэтгэлтэй л юм яад ингээд тэг юуч юм биш тэг хинч биш юм шиг ингээд орхио явсан юм бол доо гэдэг жоохон том асуултын хариулттайгаар 2 дугаар группийн маань өндөрлөж байна. Тэгээд энэ хүртэл та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг болсон байх гэж найдаж байна. Ингээд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлах хэлж байна. Групп 3-ийнхан маань 2 картын сонголттой байгаа тий. За 6 of Cups, 5 of Cups гэсэн 2 карт. За 6 of Cups бол үнэхээр хөөрхөн тий cute. Хоорондоо одоо үнэхээр л учрах ёстой байсан өгдөлтэй. Гэтэл 5 of Cups карт маань маш гунигтай төгсгөл гэсэн ийм карт. Төгсгөлж явахтай гунигтай ийм филинг мэдрэмж авсан гэсэн ийм карт байгаад байна. За тэгэхээр бүгдээрээ ямар ч ийсэн энэ 2 картныхаа утгыг дэлгэрэнгүй картнаасаа асууцгаах болно. За ингээд групп 3-ны маань хувьд хайр сэтгэлийнхэн харилцаа тэр чигтээ одоо тий бүр ингээд цэг тавигдсан уу, дууссан уу гэсэн ийм асуултын хариултыг авахар байгаа. Групп 3 6 of Cups, 5 of Cups. За нэг асуу хатгая. Так, 6 of Cups, 5 of Cups, Ace of Swords, Empress, Devil, 6 of Swords, Eight of Cups, Six of Wands, Strength, Seven of Cups, Emperor болон Knight of Swords гэсэн карт. Judgment, 5 of Cups. Групп 3 бол үнэхээр сонирхолтой. За яасан байх нь гэхээр энэ харилцааны хамгийн гол түлхүүр Devil. Devil бол аюу тийм toxic харилцаа, нэгээ магадгүй аюу хяндаг харилцаа, нэгэндээ үл итгэх байдалтай байдаг. Ер нь бол ингээд нэг юм байгаа байхгүй юу. За сөвөл харилцаатай гэд хэлсэндээ анх эхлэхэд байсан. Энэ юу вэ гэхээр Emperor болон Empress карт маань сөвөл харилцааны хамгийн ийм хүчтэй хосын карт гэдэг байхгүй юу. Empress бол өөрийнхөө үн цэнийг мэддэг, маш гоё эмгтээлэг, маш хүчрхэг, маш ухаалаг ийм карт. За Emperor бол өөрөө маш их ийм стратегичтэй, ер нь бол юмыг маш том зураглаар нь хардаг. Айгүй тийм өргөн хүрээний бас л ийм тийм мундаг, ийм мэдлэгтэй. Ер нь бол энэ хоёр хүн маань юу вэ гэхээр хоёулаа ер нь энэ амьдралын тийм мөн чанар, утга учир ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг аюу сайн ингээ мэддэг. Өөртөөхөө амьдралын замыг өөртөө ингээс гаргаж явдаг гэх юм уу хин нэгэн хүнээс хараат бус байдаг байдал нь хоёрын харилцааг хооронд нь зөрчилдүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ харилцаанд бол яагаад ч юм эго байна гэсэн үг. Эго бол одоо энэ 6 of Wands картахгүй. Ер нь л бол ингээл нэг юм нэг тал бол ингээл нэг юм өөрийгөө ингээл нотлохгүй бол би чамаас дээгүүр гэл одоо ингээл хоёулаа нэгнтэйгээ бол айгүйх ингээ үзэлцээтэй штэ. За тэгэнгүүт байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч чадахгүй байгаа буюу нэгээ сул талагч тэр хүчтэй талагч тэр одоо ойлгож тэ нэгэндээ ингээ буулттай хандаж чадахгүй байгаа буюу
нэг нэгнийхээ эгог дарж чадахгүй байгаа байдал нь энэ харилцааны хамгийн том асуудал. Буюу ингэж те ерөөсөө юм зөрчилдөөн бол яг тэрнээс болоод үүсээд байна. А энэ харилцаа зогссон шүү гэдэг зүйлийг бол хоёр тал хоёулаа харж байгаа. Буюу S of Swords бол те бүх юм тодорхой болсон. Цаашид бараг л те энэ харилцаанд те ингээд нэг цаашаа явах юм бараг зам байхгүй гэсэн нэг тийм хоёр эготой хүний ийм хүчрхэг хоёр эмэгтэй эрэгтэй хүний л хоорондох юм тулаан болж дуусаад байгаа байхгүй юу. За тэнгууд Devil бол яг юу вэ гэхээр те яг ингээд нэг нэгээ гой байгаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа байдал чинь айл нэг нь айгүй тийм тухгүй байдалд хүргэн штэ те. Тэгээд магадгүй одоо эмэгтэй нөгөө эрэгтэйгийнхан те ийм нэг гой ийм нэг хүчрхэгтэй нэг ийм одоо өөрийгөө ингээ харуулах гад байгаа байдалд нь хүртэл дургу те нөгөөтгөө дарчих гад ингээ одоо тэр сэтгэл зүйн дарчих гад ингээд үзээд идэх ч юм уу те яг адилхан эрэгтэй хүн шиг үзэлцээд идэх ч юм уу магадгүй бас тийм байх магадлал нь айгүй өндөр. За тэгэхээр энэ харилцаан дээр ерөөсөө л одоо те яг яаж ингээд зөв учир утгаа олж чадах вэ гэдэг маш том асуултын хариулт учраас энэ дээр бол яалтчгүй фейлдэд байна л гэсэн. Асуудлуудаас цэгцлэгийн оронд те зүгээр зүхтах зүгээр явах сэтгэл ханамжгүй байна. Явлаа. Асуудал гарч ирлээ. Энийг зохицуулах ингээд те ярилцаа зохицуулчих юмыг энийг зохицуулах ингээд боломжгүй явлаа гэлтэй. Ер нь бол дандаа л ингээд те нэг юм гомдсон явсан Six of Swords карт, Eight of Cups карт маань би энд байх орон зай байхгүй байна те. Тийм учраас би явлаа л гэдэг зүйлс байна гэсэн. Devil бол өөрөөсөө те ингээд хоёрын хичнээн сөүл харилцаатай хүмүүс боловч бас ингээд жоохон ийм одоо юу гэдэг одоо нэг үеийн үр гэж хэлгэнж одоо хайшааж юм те. Гэхдээ нэг нэгээ ингээд чадаад байгаа зүйл чинь айгүй тийм харилцааг чинь онцгүй болгоод байна гэсэн үг. Эгогоо дарж дийлж чадахгүй байгаа хоёр хүн. За Hanged Man бол түр энэ харилцаанд завсарлага авна. Энэ харилцаа хизээ буцаад нийлэх нь бас айгүй тодорхойгүй. Яагаад гэвэл энд тэ ингээл зүгээр л ингээд шийдвэр нь бол тэ явна гэдэг шийдвэр байгаад байгаа хгүй. Тэгээд Justice card маань, Judgment card маань хорвоо ертөнцтэй та хоёр тас нэг жоохон миний сорилтыг өгч जैन. Харах өнцгөө өөрчилж чадахгүй юм бол энэ харилцааг тэгштгэж авч явах боломжгүй боломж өгсөн. Энэ харилцааг та хоёр буцаагаал ингээл аюу хурдтайгаар тэ хоёр хүн ингээ шийдээл бүх юмыг сүр саргээл алга болгочоод байна тэ. За тэгэхээр групп 3-нд маань өгөх зөвлөгөө картуудаа бүгдээрээ гаргаж ирцгээе. Two of Cups, Eight of Wands, King of Wands, Fool, Five of Wands, Star cards, Two of Cups. Уг нь бол тэ ингээд нөгөө нэг энэ харилцаагаа аваад явчих боломж бол байна. Энэ одоо юу гэдэг энэ сорилтыг давж гарч чадвал. За Three of Cups энэ Devil card хоёр маань энэ хараа энд нэг юм арх дарсны зураг те ингээд нэг юм 3 хүн бүжиглж байгаа зураг байгаад. Тэгэхээр энд бол яг юм хардалт зэрдэлт нэг нэгээ айгүй их тийм контролдох гэж үздэг байдал нь харагдаад байгаа хгүй юу ер нь бол. Тэгэхээр нөгөө нэг King of Wands карт бол өөрөө айгүй тийм хүчрхэг ийм карт байдаг. Ер нь бол эргэтэлэг энергитэй. Тэгэхээр энэ картны маань ингээ арталттай энэ одоо хүн наа нэг эргэтээ хүн байна. Цаана арслангийн зураг байгаад байгаа. Тэгэхээр нэг тал бол ялтчгүй одоо эргэтэлэг энерги илүү давмгай айгүй тийм хүчрхэг юм. За дээр нь Star буюу энэ тэ нөгөө Devil харилцааг та хоёр ойлголцох ийм ухаан хайрал гэдэг шиг л 3 дугаар группийнхан бол байгаа зүйлийг аюу гоё те ийм энгийн easy хүлээж авах бас шаардлага маш их байна. Fool бол ер нь бол тэр картыг илэрхийлнэ. За тэгэхээр ингээд бүх юмд аюу serious байгаад те аюу чухал байгаад нэг нэгээ дарах гэж үзэх юм бол энэ харилцаа шууд ер нь бол шийдэгдсэн цэг тэ эхний картаар явна. Үнэхээр ойлголцоод өөрчлөгдөж чадаад энэ хорвоо ертөнцийн өгч байгаа тэ ямар нэг сорилтыг
давж чадна гэж үзэх юм бол та хоёрын хувьд бас зөв болоод ойлголцоод явчих боломж нь байгаад байна гэсэн үг. Уг нь бол потенциал аюу боломжтой байгаад байгаа хгүй юу. Гэхдээ л тэгээ та хоёрын хувьд бол энэ эгог давж гарч чадах уу гэдг л байна те. Ямар ч асуудал гарсан хамаг юм баглаад хоёр тишээ хардаг энэ байдлыг яг үнэхээр засаж чадах уу? Цухтаа үлдээд ярилцаад асуудлыг шийдэж чаддаг харилцаа үлдэх үү? Эсвэл зүгээр л те ингээл юу ч болоогүй юм шиг орхиод явцдаг харилцаа байх уу гэдг нь та хоёрын сонголт бахнэ. За ингээд яг бүх юм дууссан уу гэвэл бол хараахан үгүй байх магадлал бол бас байна. Гэхдээ энэ эгог дарж чадах уу гэдэг бас маш том асуултын хариулттайгаар 3 дугаар группийн маань уншлага өндөрлж байна. Тэгээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа баяртай.